За Батцандан гишүүний бас хэлж байгаа эрх зүйн байдлын дордуулж байгаа олон мянган хүн гэж ярьж байна л да тийм олон мянган хүнээр бол асуудал яригдахгүй. Энэ одоо шинэ хууль хэрэгжснээр тодорхой тооны таны одоо олон мянган шүү дээ тодорхой тооны цөөхөн гэж хэлж болох бах. Одоо асуудал бол яригдана. Тодорхой тооцоо судалгаа бас хийгдсэн байгаа. Бас одоо юу гэдгийг нийгэмд бас олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж хохирох гээд байна шүү гэж бас нэг тийм буруу мессеж тараах нь бас зохимжтой биш байхаа гэж одоо бодож байна. За хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хангах асуудал үнэхээр холбогдох байгууллага түрүүн би бас хэлсэн тийм ээ. Тэр улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын газар, хуульчдын холбоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар гэдэг олон байгууллагуудаас энэ хууль хэрэгжүүлдэг байгууллагуудаас үнэхээр хууль хэрэгжүүлэх боломжгүй болчиход байна. Тийм болохоор хойшлуулах саналтай байна гэдгээ тодорхой үндслүүдээр гаргаж ирсэн. Энэ үндслүүд нь энэс одоо би сайн үндслэл одоо байхгүй байх гэж бодох юм. Тэгээ 40 мянган хүнийг сургалт явуулна гэж та бүхэн боддоо. 40 мянган хууль хэрэгжүүлэгч байгууллагын албан тушаалтнууд сургалт явуулна. 4 хүн биш тийм үү? 40 хүн биш. 40 мянган хүнд. 40 мянган хүнд сургалт явуулахад хэдий хэр хугацаа шаардах вэ? Сургагч багш нар бэлтгэхэд хэдэн багш бэлтгэх вэ? Монгол улсын 21 аймагт 330 сумд сургалт явуулна шүү дээ. Энэ хуульчин зүгээр одоо юу гэдгийг тодорхой салбарын тодорхой тийм үү эрх ашиг хөндсөн асуудал зохицуулж байгаа хууль биш. Монгол улсын 3 сая иргэнд энэ хууль үйлчлэнэ. 3 сая иргэний ажил амьдрал эрх хэрэгжүүлэлтийн холбоотой асуудлыг хөндсөн ийм суур том хуулиа. Энэ хуулийг эрх ашиг хөндөгт 3 сая иргэн маань тодорхой ойлгож мэдж одоо мэдрэх ёстой, сурталчилгаа хийгдэх ёстой. Энэ ажлыг бас тодорхой хугацаанд шаардна юм. Сурталчилгаа хийж одоо иргэдэд ойлгуулахад. Энэ ажил маань хийгдээгүй байж байна. За дээрэс нь хууль хэрэгжүүлэгч байгууллагууд би түрүү хэлсэн 70 орчим журам заавар батална гэж. Зөвхөн одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотойгоор нийтдээ 5 журам, загвар 2 загвар, жишг үнэлгээ 1, стандарт 1 нийтдээ 9 одоо ийм бичиг баримт батлах шаардлага гэж нэг хуультай холбоотой. Ингээд нийтдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуультай холбогдож нийт 34 журам зааврыг одоо шинжилэн батлах шаардлагатай гэж тодорхой хэлэх юм бол энэ ажлууд манд хийгдээгүй байна. Энэ ажлуудыг бас хийхэд тодорхой хугацаа хэрэгтэй. За мөн одоо дээрээс нь түрүүн би хэлсэн нээлттэй болон хаалттай шорон одоо 20 ангиуд барьж байгуулах шаардлагатай энэ хуулийн дагуу түрүүн бас манай холбогдох албан тушаалт хэллээ шүү дээ. Улаанбаатар болон одоо 5 бүсэд энэ мөнгө төгрөг нь улсын төсвөөр суугдаагүй. Энэ хууль хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой оронтой нэмэгдэх шаардлагатай. Энэ мөнгө нь улсын төсвөөр суугаагүй. Зөвхөн ганцхан одоо би агентлаг дээр ярьж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр гэхэд 93 тэрбум төгрөг нь хууль хэрэгжүүлэхтэй холбоотой 93 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай болж байгаа. Өнөөдөр 93 тэрбум төгрөг байтугай одоо бид нэр 90 сая төгрөгөөр шийдэж чадахгүй сууж байгаа улс шүү дээ. Гэж яхад зөвхөн одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр цаана цагдаагийн ерөнхий газар, шүүх, улсын ерөнхий прокурор гэх хууль хэрэгжүүлдэг олон байгууллагууд байгаа. Энэ байгууллагууд дээр хэдэн зуун тэрбум төгрөгийн асуудал яригдана. Энийг шийдэх мөнгө өнөөдөр бидэнд байгаа үйл байхгүй юу? Ингээд үзэхээр үндслүүд маань одоо яа харахгүй та бүхэн бас ойлгох үндслүүд яриад байгаа. Ганцхан нөгөө дургууд хүчгүй гэж хэлдэг үлээ те. Зүгээр нэг шүүмжлэхийн тулд шүүмжлээд улс төрчихийн тулд улс төржөөд байгаад л харамсалтай.